Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Урамтай өглөөний сурвалжлага эхэлж байгаа сонсогчдоо би яг одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 4-р курсын оюутнуудтай уулзах гэж байна. Энд яг цэцэрлэгийн багшаар бэлтгэгдэж байгаа бас яг ажлын гараан дээр дөнгөж гарч эхэлж байгаа дадлага хийж байгаа оюутнуудтай та бүхнийг уулзуулъя. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За би 4-р курсын оюутан энэ сургуулийн энэ жилээс суралцсангаа ажиллаж байгаа. Тэгээ энэ боломж нь болохоор надад их таалагдж байгаа. Ягаад гэвэл ингээд суралцж байгаа яг энэ халуун үе дээрээ яг сурсан юмаа гаргаад хүүхдүүд дээр ажиллаж явж байгаа болохоор их таалагдж байгаа. Чи цэцэрлэгийн багш мэргэжлийг яг яагаад сонгож ирсэн бэ? Би өөрөө нэг айлын баг байхгүй юу? Тэгээд айлын баг хүүхд болохоор ер нь хүүхдэд их хайртай. Тийм болохоор ингээд доороо дүүг болохоор ингээд хүүхдэд айгүй хайртай болсон. Тэгээд тэрнээсээ болоод ер нь яг ингээд хүүхдтэй ажиллах таалагдаад тэгээд цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон. Чиний анхны төсөөлөл одоо төсөөлөл хоёр өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Би анх ингээд яг энэ сургуульд орохоос өмнө зүгээр л ингээд цэцэрлэгийн багшийг хүүхдийг ингээд хараад л байж идэг гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд яг ороод ирсэн чинь хүүхд ингээд бүх талаар нь хөгжүүлдэг. Гарын хөдөлгөөн, тэгээд тэсвэр төвчээр, дуу шүлэг, чэйжлэг тэр оюун ухаан бүх юмыг нь бүх талаар нь хөгжүүлдэг. За одоо дадлага хизээнээс эхэлсэн бэ? Яг боддоор ингээд хүүхдүүдтэй туулж харьцаад багшаа гэж дуудуулах тэр мэдрэмж ямар санагдчих вэ? Багшаа гэж дуудуулах мэдрэмж их гоё санагдаж байгаа. Тэгээ эхэндээ бол айгүй эвгүй байсан. Хүүхдүүд манд ингээ багшаа гэдэг. Би өөрөө нөгөө багштаа гэж хэлж чадахгүй нөгөө анидаач гэдэг юм уу нэг тиймэрхүү үг хэлээд айгүй хэцүү байсан. Тэгээ одоо бол яг хүүхдүүдэд тассан. Миний охин миний хүүхэд гээл ер нь бол хүүхдүүдтэйгээ тасаа явж байгаа. Хүүхдүүд бас их хөөрхөн юм гоё нэрхтээ. Би дөнгөж сая танаа цэцэрлэг дээр орж ирсэн чинь намайг анх удаа харсан хүүхдүүд шууд тэрж аваад хайртай шүү гэж хэлээл те ирж тэрэл өөрийнхөө тухай яриад надаа ийм юм байгаа би ийм өнгийн сандал дээр суудаг ийм амтантай сандал дээр суудаг миний шүүгээ тэр байна гэл надаа бүх юм ярьж байгаа нь аюу гой санагдлаа. Тэгэхээр яг чи өдөржингөө энэ хүүхдүүдтэй ингээд хамт байгаад ярилцж байгаа зүйлийг сонсоод шин зүйл зааж өгөө тэр мэдрэмжүүдээс ямар санагдчихээн чиний хувьд яг дадлага хийж байгаа хугацаанд бас хүүхдүүдэд юу заагаад өгчий гэж боддог вэ? За дадлага хийж явах хугацаанд яг одоо хүүхдүүдтэйгээ яг энэ төсвөр төвчээр тал дээр нь л ажиллая гэж бодож байгаа. Тэгээ одоо нөгөө нэг хүүхдүүд маань шүлгийн тэмцээнд орох гэж байгаа. Тэгээ тэр тал дээр нь одоо яг шүлэг чийжлүүлээд ажиллаж байгаа. Бахархах зүйл нь хүүхдийн эерэг нэрэл. Энэ ажиллаж байгаа агшин дээрээ багш нараасаа суралцж байгаа нэг бахархалтай. Миний төвд давуу тал болж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За урамтай өглөөний сурвалжлага маань үргэлжилж байгаа сонсогчдоо дөнгөж сая та бүхнийг бас яг төгсөх ангийн бас цэцэрлэгийн багшаар дадлага хийж байгаа оюутнуудтай уулзуулсан. Одоо дараагийнхаа оюутнуудтай та бүхнийг уулзуулъя. Сайн байна уу? Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. Би Монгол Улсын боловсролын сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 4-р курсын оюутан. Тэгээ энэ жил нөгөө нэг суралцсангаа багшлах гэсэн нэг тийм онцгой нөхцөл гарч ирсэн. Сургуулаа төгсөөгүй ч гэсэн хичээлийнхаа хажуугаар ажиллаа хийгээд явж байгаа нь бол маш сайхан санагдаж байгаа. Онл заалгасан 4 жил яг хичээлийн үзээд номын уншаад судлаад арга зүйгээ заалгаад явж байгаад одоо яг хүүхдүүдтэй тулж харьцсан чи ямар мэдрэмж төрж байна? Яг онлаасаа илүү практик дээр гарах үе их юм ойлгодог юм шиг санагдсан. Чи цэцэрлэгийн багш гэдэг мэргэжлийг ер нь яагаад анх сонгож орж ирсэн бэ? Яагаад гэм бод нөгөө нэг багтаа цэцэрлэгийн багшигаа яг хараад за яг энэ багшигээ хүн болно гэж бодсон. Тэгээд хүүхдэд маш их хайртай, хүүхдтэй ажиллах их сайхан санагддаг байсан. Тэгээд яг тэр багш маань бас нөгөө нэг 10 жилд маань технологийн багш болж орж ирээд тэгээд технологийн багш болно даа гэж бодоод тэгээд яг яашаа өгөөд сонголт хийх болсонд яг цэцэрлэгийн багш гэдэг гэрийнхнаасаа зөрөөд бол цэцэрлэгийн багш гэсэн мэргэжлийг сонгосон. Дурдламар зүйлүүд гэх юм бол яг хүүхдийн инээрэг багшаа хайртай, багштай их хайртай шүү гэж үргэлж тэгж хэлдэг. Тэгээд багшаараа зааж байгаа зүйлийг хүүхдүүд маань сурахыг харах айгүй урамтай. Тэгээд яг заасан дуу шүлгийг ингээд сураад багштай уншиж өгөөд аав ээжтэй уншиж өгөөд орой аав ээжийн нэрээр тархалтын цагаар өнөөдөр миний хүү юу сурсан гэд яг тэр багшийнхаа өдрийн заасан юмыг хэлхий тэрийг сонсоход аягүй сайхан мэдэг. Одоо чиний бодлоор цэцэрлэгийн багш гэдэг хүнд ямар ур чадварууд байх ёстой гэж бодож байна? Яг ингээд
ажил дээр гараад ирсэн чинь чамд надаа энэ ур чадвар дутуу байгаа юм байна шүү ч юм уу эсвэл би энэ ур чадвараас сурцсан байгаа юм байна шүү гэдэг нэг юм мэдрэмжүүд төрж гин үү? Цэцэрлэгийн багш юм бол нөгөө бүхэл талын авьяастай байх хэрэгтэй юм лээ. Дуулдаг, бүжгэлдэг, тэгээд шүлэг уншдаг, гарын урдуй сайтай бүтээлүүдийг бас хийждэг байх чадвартай юм суралцсан байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд яг хүүхдтэй яг өөрийнхөө яг заах ч байгаа маш сайн ойлгох тийм чадвартай байх хэрэгтэй юм шиг лээ. Ер нь бол миний хувьд бол жоохон дууны тал дээр бол ер нь жоохон тутмаг байгаа. Тэрийг ер нь хөгжүүлэе гэж бодож байгаа. Жоохон солгоо болоод талахаар тэгээд ер нь яг сайн дуулах чадвараа л хөгжүүлэе гэж бодож байгаа. Нэрээ цэцэрлэгт дадлага хийгээд суралцсангаа яг энэ цэцэрлэгтээ багш шиг ингээ ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багшаа гэж дуудуулах тэр мэдрэмж чамд ямар байсан бэ? 4 жил ингээд оюутан өөрсдөө багшаа гэж багш нарыгаа дууддаг байгаа шүү дээ. Одоо өөрөө багшаа гэж дуудуулах цаг болжээ. Эхний өдрөөс яг өмнө нэг жоохон бага зэрэг ажиллаж үзчихсэн болохоор бас харьцангуй гайг байсан. Яг өмнө бол нэг жил туслах хийж үзчихсэн. Тэгээд тэр үедээ бол яг цэцэрлэг ямар байдаг тухай мэдлэгтэй байсан. Тэгээд яг бүлгийн багш болоод ороод ирсэн юм бүр арай л өөрөөсөн л да. Яг бүлгийн багш гэдэг бүх юм хүүхдийн аюулгүй байдал тэгээд заах юм гэл бүгд бүлгийн багшийн толгой дээр ирдэг юм байлээ. Яг тэр бүгдийг ойлгоход ер нь эхний өдрөөс ер нь эхний 2 өдрөө бүр айгу шантармаар л санагдчихсэн. Хэцүү. Яг яах вэ? Бүр арга барилаа олохгүй. Тэгээд ер нь одоо ингээд бараг сар болсон жил одоо л нэг юм арга барилаа олох гээд яг хүүхдтэй яах вэ? Өглөөнөөс арай хүртэл юу хийх вэ гэдэг бол маш сайн ойлгож байгаа. Бүлгийн багш гэхээр одоо нэгсэндээ ангиа хариуцсан гэсэн. Ангиа хариуцж байгаа гэсэн үг. Энэ жил нөгөө нэг юм засгийн газраас нэг багш тутмаг болохоор шууд 4-р курсийнхнийг багш болгож байгаа юм. Тэгээд одоо 12 сар хүртэл төгсөөгүй байгаа ч гэсэн яг ажил хийгээд бүлгийн багш явж байгаа. Одоо Монгол Улсын боловсролын сургуулийн одоо энэ 4-р курсын оюутнууд бүгд гэсэн үг. Тийм юм онцгой нөхцөлтэй энэ жил. Тэрүүгээр бас биднэрт даваа талтай. Тийм байна. Алстай оюутнууд. Өмнө нь тэр туслах багш хийжсэн гэж шүү дээ. Тэгтээ ингээд одоо ч гэсэн бүлгийн багш хийгээ таад манд бас суралцаал явж байгаа хэл та. Яг энд ирээд багш нараасаа тэр туслах багш хийж явах үедээ ч гэсэн ер нь багш нараас хараад ямар зүйлсүүдийг одоо мэдэрсэн бэ те. Багш хүн гэдэг ийм байх хэрэгтэй байна. Энэ багшаас энийг нь сураад авчиж юм уу? Тийм зүйлсүүд юу байсан бэ? Яг хүүхэд гэдэг яг багшаагаа нөгөө яг дуурайд юм бэ хийж байгаа үйл хөдлөлийг тэгээд яг тэр үед багш өөрийгөө яг бие яг зөв авч явах хэрэгтэй. Яаж хүүхдүүдийн өмнө харагдана яг тэрүүгээр хүүхдүүд дуурайдаг учраас яг л бие зөв авч явж ээж хүүхдүүдтэй яг үлгэрлж чаддаг. Энэ мэрэгжилдээ ер нь дурлж гин үү? Одоо болохоор яг нөгөө нэг сар болоод ирсэн. Яах арга мэдж байгаа болохоор одоо л дурлж эхэлж байгаа ер нь сайхан санагдчихж байгаа. Оюутан байх хугацаанд дэр нь хэцүү байсан уу? Оюутан байх сонирхолтой байсан уу? Оюутан байх стил сонирхолтой байсан. Нэг жоохон дадлаг тарахаар нөгөө шантармаар үе байсан. Ягаад гэх юм бол очоод дадлагт гараад яг юу хийхээ мэдэхгүй очиж байгаа. Тэгээл яг эхний өдрөөсөө ингээл багш нь тгээ ингээ гэж хэлэхээр яг тэр үедүүддээ бод айгүй шантармаар санагдаад нэг тэгээд 2 хоног эсвэл 7 хоногс илүү тасаад эхлэхээр юм хайцангуйгаа болцдог. Цэцэрлэгийн багшаар сурж байгаа дүү нартай хандаж юу гэж хэлэх вэ? Чи бол одоо яг тэр дөнгөж орж ирж байгаа оюутнуудын хувьд бол нэлээд туршлагатай оюутан багш болсон юм чинь шүү дээ. Тэгэхээр дүү нартай хандаж хэлэхэд зүгээр хизээж битгий шантраарай. Эзэмсэн мэрэгжилтэй үнэн жагаараа багш гэдэг мэрэгжил хамгийн сайхан шүү. Тэгээд аливаа зүйлийн зүгээр цалин мөнгөний голхоос бус хийж байгаа ажилдаа дурлаа. Тэгээд хийж байгаа ажилдаа эзэмсэн мэрэгжилтэй үргэлж үнэнч хүүхдийг хайрлах чадвартай тийм мундаг багш нар болоорой гэж хэлье. За баярлалаа.